Эвлинг маань хаваагийн маань төгсгөл ирж байх шиг байна. За ингээд та бүхэндээ сонирхуулъя. Чинаа очиод ахыгаас ирээ. За аха. Сэрчихсэн юм уу? Дөнгөж нуур гараа агуулсан чинаа. Шүлний өнөр юм хэрчих чимээ. Сэрчихсэн ч юм бо. Бас миний өнөрөөр дүрсэн миний өрөө. Эцэг энэ аав шүү. Гинэ чи яагаад байгаа юм бэ? Би хар тарсан юм шиг байна. Тийм ээ, миний хар тарсан зүүд дууссан. Миний хар тарсан зүүд дуусч би одоо түүтэйгээ ирүүлж хэрэг ээжтэйгээ алга болоогүй автагаа хамт байна. Надад бүхнийг залруулах эцсийн боломжийг өгсөн. Би энэ боломжийг алдахгүй. Одоо би ирээдүг өөрчилж чадна. Гэхдээ өөрийгөө жаахан шагнаад энэ амар амгаланг мэдэрч болно үстэй. Би мэдж байна. Энэ тэнгэрийн цан хаад бидэн рүү дайрахаар авсартам хаалгануудыг бэлдэж байгаа. Жаахан л хэрвээ энэ жаргахын хохирол учруулахгүй гэвэл би энэ дахиад нэг өдөр жаргалтай баймаар байна. Би хийх ёстой зүйлийг хийчихэд эргээд ирнэ. Дуусах харанхугаас өөр зүйлгүй энэ хоос ертөнцид тулаан байхгүй л үнэхээр ганцбаардам юм. Би хаад эсрэг тултаандаа ялж бүхнийг цөмд байсан хөврлийн ханыг ялсан. Тэгээд би орон зай ангалд орж ирснээс хойш 27 жил болсон байна. Урт удаа үргэлжилсэн тулаа одоо эцэст нь дуусах бололтой. Одоо зөвхөн луугийн хан болон түүний сүрлийн армил үлдсэн. Энтхийн цаг гаднах ертөнцөөс өөр явдаг нь сайраг. Гаднах ертөнцид 2 жил өнгөрсөн байгаа. 2 жилийн дараа бус хүмүүстэй уулзах нь аавч яаж жоохон байгаа бол чиний ахир өөрчлөгдсөн бол хүлээж байгаа түүнийг том болохоор нь юу усныг тайлбарлаж өгөх хэрэгтэй юу? Та бид дуусчлаа өөр дэсэн үлдээгүй. За ганц чором дэмий өрөхгүй. Бос. Хөврлийн хаан яг мут ялагдсан. Би тэдний байгаа газраас илүү холдох хэрэгтэй юу? Үгүй ээ. Би зүгтахаас залхаж байна. Бид энэ түүнтэй тулдах болно. Сүдрийн хаан үнэхээр гайхалтай юм. Түүнийг ахин дөрөлтийн хундгаар цаг хугацаа ухраана гэж бодсонгүй. Чамтай эсмийн дахиж уулзах гэж. Гэхдээ одоо бидний нэг мөнх нойрсох цаг нь боллоо. Намайг Антарис гэдэг 2 дугаар сүдрийн хаан минь чамайг хэн гэдэг вэ? Сунжио. Өөрөөр хэлэх зүйл байна уу? Үгүй. Жинхэнэ ертөнцид 2 жил өнгөрсөн. Зөнчин хэлсэн зүйлээс болоод Америк бүхэлдээ сандарсан. Сүрлийг авч ирэх бурхан удахгүй нутагт буух болно. Энэ иймэрхүү зөгнөл ямар ч чандалж явахгүй байсан. Ер нь иймэрхүү зөгнөл ямар ч чандалж явахгүй байсан. Гэхдээ Нормос Элнер энэ зөгнөлийг хэлсэн гол асуудал болсон. Үхлийн бурхан хязгаар болон үхлийн цэргүүдтэй нутагт буух болно. Бид үхлээс зүгтж чадахгүй, бидэнд үхлийн бурхнаас зүгтэх арга байхгүй. 2 жилийн өмнө гэгэрсэн тэрээр умар Солонгосын дарангуулагч өхөр алын идэвхжтийн хүн улгаалах хэрэг үйл хөдлөлийн салбарын хүчтэй хөндлөлтөс үүдэлтэй хөвцөөний үнэл зэргийг таамагласан. Түүний маш олон зөгнөл үнэн зөв байсан болохоор тэр маш олон зөв ярианы гол сэдэв болсон. Гэтэл ийм хүн генетиксийн төгсгөл ирж байна гэхээр мэдээж шоконд орох болно. Тэгээд маргааш нь сүүлийн тэнгэрт бараг л тэнгэрийг бүхэлдэн бүрхсэн там хар нүх гарсан. Энэ Сленерийн зөгнөл бүхлийн тэргүүн өрөнд байлаа. Тэнд нэгдэж байна. Нүх нэгдэж байна. Юу вэ?
Ингээд л болоо юу ч гарч ирэхгүй байна. 9 минут эргэж ирсэн чинь баяртай байна. Эргээ тавтаа мөрлсөн жив. Эсвэл би чамайг сүүдрийн хан гэж дуудах уу? Чамайг зөв сургуулийн хүүхдэн дүрээр эргэж ирнэ гэж бодсонгүй. Сахал усанд баригдаад гарч ирвэл хүмүүс айх байлгүй дээ. Ядаж нэг хүн хүлээж авах ч муугүй шүү. Бид үнэхээр чамайг ганцаараа бүхний учрыг олоод эргээд ирнэ гэж бодоогүй шүү. Гэхдээ чи алхан бүртээ 10,000 зэрэг дагуулсан явж байна. Чи над зүгээр л цэцэг өгөх гэж ирээгүй байх. Захирагчдын төлөөлөгч надтай уулзч яах гэсэн юм. Захирагчид чамд захиад амжуулсан сүүдрийн хаан урт яриа болж магадгүй илүү тухтай газар очих уу. Тэгээ над яг очихыг хүсэж байсан нэг газар байна. Чи мөн хөлцний газар ирэхийг хүссэн юм уу? Тийм ээ газарт хэр удснаа ч мэдэхгүй байхад амттай мэдгийг хүсэх нь тодорхой үстэй. Захирагчид юу гэсэн юм? Чамд талархилахыг хүссэн ёсрох хэрэггүй дээ. Ямар асуудал гарсан юм? Үгүй үнэндээ бүх асуудал шийдэгдсэн болохоор би энд ирсэн юм. Захирагчид чиний хүч чадлын ертөнцид нөлөөлнөгийг санаа зовж байгаа. Энэ дэлхий ертөнд чиний эзэмсэж байгаа хүч чадал бэлэн биш гэдгийг чи мэдж байгаа. Тэгээд ямар ч манаагүй энэ ертөнцид төрхөөс сул дээрээ тиймээс чамд зүгээр гэвэл би чамаа энгийн хүч чадлыг хүлээн авах бэлэн өөр ертөнц рүү явах гэсгийг чи мэдэх гэсэн юм. Намайг өөр ертөнц рүү илгээж ядаргаа болж байхаар намайг зүгээр бүрэн хорих арга байгаа. Мэдээж тэр бас боломжтой. Одоо намайг хэрэггүй болсон гэдэг үгүй их гээё. Эрдвэл миний хүчнээ сайсан даа ёо. Үгүй тийм шээ. Энийг унш. Өглөөний бурхан энэ нутагт бууны яасан ийсэн. Чамайг ирэхээс үнсэлэн нар зөгнөлөөрөө том үүнээр дэгдээсэн. Чамайг алхахгүй тэр тийм ч хүчрхэгцэн ч байгаагүй. Гэхдээ манай ертөнцид олбогдсон дараа түүний амьдрал өөрчлөгдсөн. Тэгээд энэ өөрчлөлт надаас болсон гэж юу тийм ээ. Дараа ярилцаж болох уу? Тэгээ яагуу хаана. Хэрвээ амьд бит бүрдэх зүүрхтэй байдаг бол нэг зүйл тодорхой. Өөрийн хүчирдлэгийн хацралтай үйлдвэрлэлүүд болгон хаадыг зогсоосон сүдрийн хаан миний даалгавар дууссан. Би даалгавраа биелүүлсэн. Гэхдээ үүргээ үүсгэх саагүй хүч бол яг хугацаанд дууссан хэмээн боц шиг асуудал болно. Хэрв тийм бол маш олон асуулт байна. Би одоо энд хэрэггүй оршихуй болсон уу? Тухгүй юм. Цаг ирэхээр энэ газарт байх нь зүгээр үгүй юу гэдэг асуултын хариу өөрөө гараад ирэх болно юу вэ? Мөхөлт сайхан үнэрчсэн үү? Гэхдээ хэрвээ энэ газарт үлдэх шалтгаан байгаа бол тэр шалтгаан нь миний хайртай хүмүүс бас намайг хайрладаг хүмүүс. Энд байгаа болохоор л тэр байх. Тийм болохоор л энэ миний хувьд үлдэх хангалттай шалтгаан. Би эндээ үлдэж ягаад энд үлдэх талаараа бус шалтгаануудыг олох болно. Энэ бол миний шийдвэр. За сайн байна уу уншигчдаа. Шансон рак байна. Хэдий алдаа дутагдaltaй байсан чинь зөвлөг шимтэн үнсэн та бүхэндээ баярлалаа. Замун алдаа дутагдaltaй байсан ч намайг хүлээж авч сонсон та бүхэндээ бас баярлалаа. Би ганцаарч хэлсэн төвшин ахилтыг хийх ёстой маш олон зүйлс сурч авлаа. Би өөрсдөө энэ бүх хугацаанд та бүхнээс хүлээн авсан харин түнхээр их талархаж ус жаахангүй нэглэж байна. Энэ зурлыг хийх тусвалж байсан нэгдүгээр үйлээр тусалсан зураач пак мөнгө болон 2 сарын хугацаанд 2 үний ажил хийж өгсөн ийм өгөн нарт баярлалаа. Тэд энэ зурлыг сайн явуулсаа гэж хүссэндээ бидэнд маш их тус болсон. Мөн энэ боломжийг ашиглаад энэ 2 хүний тусламж дэмжлэг байгаагүй бол би сайн зураг гаргаж чадахгүй байсан гэдгийг хэлмээр байна. Маш их баярлалаа.
Ялангуяа миний хувьд хамгийн чухал хамтрагч минь болох ийм огуу нь талархсан сэтгэлээ илэрхийлмээр байна. Тэр бол энэ цувралыг дуусгах хүртэл надтай хамт ажиллаж энэхүү цувралыг будсан хүн юм. Түүнд маш их талархаж байгаагаа хэлэх нь зүйтэй. Энэ цуврал тусвалсан маш олон хүн талархал илэрхийлмээр байгаа ч тэдний нэрийг энд бичих хэрэг өгөөгүй учраас нэрийг нууцлж байна. Мөн би энэ зохиолыг бичсэн зохиолч болон Redise студийн бүх ажилтнууд мөн хамтран ажиллагч DNC Webtoon Viz талархал илэрхийлж байна. За ингээ яг манай сүүдрийн хаан Сунжоогийн маань адал явдал үүгээр дууслаа. Хамгийн чухал нь намайг хайрладаг ба миний хайрладаг хүмүүс байгаа болохоор энэ дэлхийд ертөнцийн гажуудал ч гэсэн би үлднэ гэсэн маягаар юугаа дуусгасан байна. Энэ Webtoon-ыг дуусгасан байна. Тэгээд энэ Webtoon-ы хамгийн гайхалтай хэсэг нь та энгийн нэгнээс баатруулж чадна гэдгийг харуулсан маш гоё зохиол байлаа. Мөн тулааны хэсгүүд маш сайн байлаа. Одоо энэний юу нь гарч байгаа? Анимын гараад эхэлсэн. Гэхдээ анимигийн хийсэн студ нь бол яг үүндээ миний хувьд таалагдаагүй. Энэ бүх Webtoon-ыг хийсний дараа тэр анимиг нь үзэхээр нэг л тийм тулааны хэсгүүд нэг л гоё болж өгөөгүй юм шиг санагдсан. Одоо Naruto-гийн fights зэ, One Piece-ийн fights зэ, за бол King Ashura-гийн fights зэ. Тэгээд нэг нь Baki-гийн fights зэ үзэхээр ингээд нүд салхамгүй ингээд үзмээр байдаг шүү дээ. Хөдөлгөөнүүд нь motion effect гэдэг нь харин solo leveling-ийнх яг тэгж чадаагүй юм шиг санагдсан. Та нар юу гэж бодож байна? Миний хувьд л тийм байсан шүү. За тэгээд энэ үртэл бидэнтэй цугсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн зүйлсээр дахин уулзцгаая. Subscribe дарж нэгдээрэй.